За хүүхдүүдээ энэ бол өнөөдрийн сэдэв. Нийгмийн бүлэг гэж юу вэ? Сэмбо. За энэ сэдэв насан туршийн хэрэг болж болох чухал сэдэв шүү. Тийм болохоор сайн анхаараарай хүүхдүүдээ. За гэтээ чи чинь амар болд юм шүү те тэгэхээр. Өдөө чи тоглож явах хангалттай шүү дээ. Чи тэгээ даалгаврыг амждаг юм уу? Чадчих. За тэгэхээр та бүхэн энэ сэдвийн талаар маш сайн ойлголттой болсон гэж багш нь итгэж байна. Тийм болохоор дараагийн оролт дээр аль нийгмийн бүлэг тариалагдгаа бичээд чагсаад аваад ирээрэй заа юу. За. Нийгэм бол өө яанда. Мэн нэг болон тэгээд аав ээж хоёр хурц ирээд тодорхойлсон байдаг ба эртний машинтайгаа хөдөө явсан байна л. Хөө анда дэвтрээ. Оо нэр бинт. Оо минь хөөсөө ирсэн. Ээж нийгмийн бүлгүүд гэж юу юм? За ээж нь сайн санахгүй байна. Ямар ч тач хоёроос дэш ямар нэг юмараа яасан хийсэн хүмүүсийг л бүлэг гэдэг дээ. Сайн уу сайн ба минь дөө. Ямар хэрэгээр явъя? Та нар нийгмийн бүлэг мөн үү? Мөн л дөө. Тэгвэл танаа бүлэгт орж болох уу? Хичнээнийхэн ажил юу н их л хүнд ажил байдаг шүү дээ мөдөд. Иргэдээ таньдаг байх хэвээр айлхаа нохооны нэрийг хүртэл мэддэг байх хэвээр болд шүү дээ. Тэгээ чи хийж чадах уу? Оо за. За сайн ба минь дөө амжилт. Натаныг англи сурдаг хүүхдүүд нь гараа өргөрөө. Хичээлээ танаад ямар нэгэн дугууланд явдаггүй хүүхдүүд нь гараа өргөрөө. Одоо тэгвэл өмнөх хичээлээ маш сайн ойлгосон нь гараа өргөрөө. Өнөөдөр даалгаврыг хүүхдүүд нь гараа өргөрөө. Багшаа би ямар нийгмийн бүлэг тариалагдах юм үнэхээр мэдэхгүй байна уу. Ямар ч гэсэн гараа өргөж байгаа энэ хүүхдүүд манай нийгмийн бүлэг муу юм шиг байна. Хэдүүлээ хичээлээ тараад ямар ижил хүсэл зорилготойгоо мэдцгээдэх үү? Оо, сайн ба минь дөө. Хайгаад чи нийгмийн бүлгээ олцсон юм байна шүү дээ, тий? In this heart of mine
Тэгэд одоо би 14 настай. Энэ 109 сарын 1-нд 9 дугаар ангид орно. Бас дээш нэг яасан нэг тийм хүмүүсийг л бүлэг гэдэг дээ. За сүүлийн удаа. За. Мөн л дөө. Чи би чэст.